Сайн уу, Энжи байна. Тоги байна. За өнөөдөр бит хоёр book review хийх болно. За book review хийх ном нь бол Harry Potter 4-р бүлгэн. Захилаа 3-ын ярьж яагаад гэвэл 3 нь хамгийн ихний юу болохоор за Harry Potter 3 буюу Harry Potter ба Azkaban-ы хоригдол нь Harry Potter өөрийнхөө одоо аавынхаа найз болон өөрийнхөө загалмаас эцэгтэй уулзсан бас энэ бог харагдаж байгаа юун дээр за энэ бог нь бол аавынх нь одоо ингээд эндээ амтан болж хувирдаг ингээд нэг шийдтэн байт юм байл та. Аав нь ингээд хууль бус ингээд амтан хувирдаг шийдтэн. Тэгээд аав нь буг олж хувирдаг байсан. Тэгээд одоо ингээд багада Harry Potter чинь ингээд эцэгийнхээ алдсан штэ. Тэгээд яагаад Voldemort гэлүүгээ дайрсан гэдгээ бас ухаарна. Бас аавынхаа хуучин 3 найзтай танилцсан. Тэгээд бас одоо Voldemort-ийн нэг үнэж зарц сүлт темир сөн нэртэй. Тэгээд жинхэнэ Peter юу гэдэг нэртэй. Тэр нь ингээд ааваас нь урваад өөрөө амир амиа ичээгээд тэг ингээд ёо Voldemort өөрөө өвхөө эсвэл James Potter-ыг надад өгөхгүй гэд яасан байл та. Тэгэхээр нөгөөдөг чинь мэдээж аимхаа болохоор James Potter-ыг ингээд Voldemort даалуулцдаг. За тэгээд дардлах зургал нэг иймэрхүү та нарын 3 давхар автобус харж үзчихсэн. Кардинал Хөдөлбаатарын автобус гэдэг юу? Амар хурдан авдаг. Марвел буюу ичидгүй хүмүүст харагддаг юм автобус байгаа. За мэдээж энэ дээр бол Харигийн устан дайсан болох Draco Malfoy болон өөрийнх нь хамгийн сайн 2 дотны найз болох Ronald Dursley Ron гэж тооцдог. Тэгээ Hermione Granger гэж тооцдог. За нэг иймэрхүү үйл явдалтай ном байгаа. За унших болсон шалтгаан гэвэл 1-дугаарт надад одоо тийм кино үзүүлж байгаа. Би өөрөөс кино үзэх дуртай шүү дээ. Тийм болохоор надад ийм кино үзүүлж байгаа тийм мэдрэмжийг өгдөг болохоор би ийм Harry Potter-ийн ном болон ямар нэгэн зохиолууд унших дуртай. 2 дахь унших шалтгаанууд нь бол би Harry Potter тухайга дуртай. Harry Potter гэхээр нэг сэн ингээл санагддаг асан гэхээр үзснээс хойш баг ухаангаа дуртаалсан. Өдөр алга ингээ Harry Potter одоо HBO буюу 803 дугаар сувгуудаар гарах нь гэл хардаг. За тэгээд миний хамгийн дуртай юу бүлэг нь бас 4. Тэгээ Анжина бид хамгийн дуртай бүлэг нь 4. Гэтэл би бас бүх бүлгэнд нь дуртай. За төгийн ярьсан чи яагаад бид 4-т нь дуртай вэ гэвэл 4-т нь их гоё нэг тийм сонирхолтой сэтгэл хөдлөмөр тийм тэмцээн зохиогддог Harry маань тэр нь бол насан турш шийдтнүүд оролцсон насан туршийн шийдтнүүд олцыг ерөөсөө нөгөө хоригдсон. Тэгээд Harry маань гинтийн явдлаар ингээд тэр тэмцээнд орогддог өөрөө насанд хүрээгүй хэрнээ. За тэрийг дараа нь яддаг юм. Ягаад оролцсныг. За тэр тэмцээний яадаг тэмцээн бэ гэвэл одоо ингээд 3 шаттай тэр 3 үеийн гурлаа маш хэцүү насан туршийн чухал шийдвэртнүүд орж байгаа учраас Харригийн хувьд бол үнэхээр хэцүү. За тэр нь эхний үе нь бол луутай тэмцэн. Тэгээд нэг лууны үндгийг авах болно. 2-дугаар нь усан дор ороод тэгээд усан дотор байгаа тэр найзуудаа аварна. За 3 дахь нь бол нэг төөртөг байшин байсан. Гэтэл тэр 3 дахь үе нь шууд буруугаар иргсэн байгаа. За юу буруугаар иргсэн бэ гэхээр хурц нүдэд Moody гэдэг нэг юм бас нэг багш байдгийн. За тэр нь бол ингээд Харриг тэр тэмцээнд оруулаад мөн тэр төөртөг байшны буруугаар иргүүлсэн. Харри маань энэ 4 дээр анх удаага тэр ээж аавын алсан Voldemort-тай уулздаг байгаа. За ягаад уг нь бол хурц нүдэд Moody маань ерөөсөө муу санаатай бол биш, сайн санаатай багш. Гэхдээ нөгөө тэр хурц нүдэд Moody-гийн тийм нөгөө одоо ингээд жинхэнэ төрхийн ингээд нуугаад хурамч төрхөөр ингэж одоо ингээд
хурамч төрөхөр юм л. Тэгээд тэрийг ингээд Хариг минь байсан байгаа. Тэгээд хамгийн сүүлдээ тэгээд Хари маань ингээд Волдеморттой тэмцээд ер нь бол нөгөө одоо уншихаас илүү үзгэн л илүү гой санагддаг. Гэтэл унших нь бол гоё л доо. Яа мэдээж бас би мэдээж унших нь гоё. Гэтэ яг уншиж хавцтай дахин Хари Поттерыг ингээд үзмээр санагддаг. Гэтэ яг хаяада гардаг болохоор болчдөг. Тэгээд ер нь бол унших болсон шалтгаан гэвэл төөгөөтэй ер нь бол адилхан. Harry Potter хүүхдүүдийг их өөртөө маш ихээр татдаг. Тийм гоё зохиол. Тийм болохоор та нарыг ер нь бол заавал уншаасай л гэж хүсэж байна. Та хоёр яаж уншдаг лээ? За бит хоёр бол өдөрт 2 бүлгээр нь уншиж байгаа. Гэтэ заримдаа завгүй их хичээлтэй үедээ заримдаа уншиж чаддаггүй. За одоогоо би бол 3-ыг уншаад дууссан. Анжинэ 4-ыг уншаад дууссан. Би 4-ыг уншиж байгаа. Анжинэ 5-ыг уншиж байгаа. Тэгээ хамгийн зүү зан 5 Harry Potter буюу гачууны бүлгийн гэдэг нэртэй. За тэгээд ерөнхийдөө л миний хамгийн их цочоосон юу гэвэл одоо ингээд Harry Potter одоо ингээд нэг хар нохотой ингээд гэрээсээ цутаад хар нохотой уулздаг байгаа. Тэрэн дээр ингээд яг өөртөө даваад иргий гэдгийг Үлэг Баатар автобус гээд амар хурдан дахиад яг энэ хэсэг дээр би амар цочдөг. Кинодэр үзсэн ч номон дээр уншсан ч амар цочдөг. Киног нь үзэх нь гоё юм уу? Номыг унших нь гоё юм уу? Надад бол номыг унших нь гоё. Надад бол хоёлаа л гоё. Яг тэр нь бол гоё гэсэн юм байхгүй. Адилхан л кино үзэж байгаа нь гоё санагддаг, ном уншиж байгаа нь ч гэсэн гоё санагддаг. Одоо дараагийн удаа 5 6 гаая тий. Тий. 6 дугаар бүлэг нь өхлийн шалтгаан гэж байна. За тэгээд бит хоёрын бүгд Үгүй 7 ч өглөө шүү дээ. 6 ч нэрлэлц хунтаач. тийм андууч л ууж тарай. За ингээд бит хоёрын book review бичлэг таалагдсан бол лайк болон Subscribe дараарай. баяртай. Оройг сайхан өнгөрүүлээрэй, сайхан амраарай хүмүүсээ. Баяртай. Манай бичлэг үзсэн болон subscribe дардаг хүмүүстээ баярлаа. Баярлалаа. Дэлхийн аварга шалгаруултын төвчөд ойролцоогоор 100 мянган гаруй шиддэг зулгдаг болохоор нэлээд бэрх ажил. Бидэд мэдээж бүх үдийн багтаах хэлбэцэг газар байхгүй. Хэдийгээр маглуу дэвтэр чадахгүй газар бийж Диего годовс юм уу 9 бүхэл дөрөвний 3-аар тавцангаа 100 мянган шиддүүдийг цуваалан гаргаж болно гэж үү. Үүний тулд маглуудаас хамгаалах үрдчлээс эргээлэх бүх арга хэмжээг авсан хоосон